Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын төв цовруул нэвтрүүлгийн энэ дугаарыг эхэлж байна. Бид энэ дугаараараа Монголын дүрслэл хурлын түүх, тэр дундаа Монгол уран зургийн түүхийн хөгжлийн тухай асуудлыг ярилцах болно. Зочдоо танилцуулъя. Дүрслэл хурлын академийн багш докторант Нямхүү. Сэргээн засварлагч доктор Ангараг Сүр. Чингис хаан музейн үзэсгэлэн үзүүлгийн хэлтсийн эрхлэгч Босбаяр энэ нар үзүүлсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр өнөөдөр бид нэр Монголын түүхийн тэр дундаа Монголын урлагийн түүхийн нэг томоохон хэсэг болох Монгол уран зураг, Монголын дүрслэл хурлын түүхийн тухай асуудлыг түүхэн хөгжлийн асуудлыг ярилцсан үзэгч дүмнтэйгээ. Тэгэхээр Ангараг Сүрэн доктороос асууя. Ер нь энэ 20 дугаар зууны туршид ялангуяа одоо энэ Монголын дүрслэл хурлын түүхэнд судлагдсан байдал ямар шохон одоо бүтээлүүд манай Ахмад Үеийнхэн манай эрдэмтэн судлаачид гаргасан тухай үзэгч түмэндээ бас танилцуулах уу. За тэгээ. Тэгэхээр Хөлбөрийн Баатар ардын зураач доктор Шүлтэнбаан бол одоо Монголын уран зургийн үүсэл үүсэл гэсэн ном байна. Энэ бол одоо бидний үндэсний урлагийн тэрэн дундаа Монгол зургийн бол гол гарын авалгыг хэлж болохоор энэ бол одоо үндсэндээ Монголын дүрслэл хурлын түүхийг уран зургийн түүхийг одоо базж хийсэн ном уу те? Хийсэн гэсэн. Хадны сүг зургаас ахуулаад эртний улсуудын үед тэгээ эзэн түүхэн хөгжлийн тэгээ 20 дугаар зуун хүртэлх ерөөсөө ингээд өргөн хүрээгээр авч үзсэн ийм ажил байгаа. Тэгээд энэ дундаа бас онцлог гэж хэлж болохоор хүрээний нэрт орчуудын талаар бичсэн Намдын Сүрэнгаа ном одоо ингээд байна. 20 дугаар зууны ихэнх үеэс эхлэв тийм ээ? Эхлээд тийм. Тэгээ хүрээнд ямар зураачд байсан юм? Ямар онцлогтой, ямар уран бүтээлүүд хийгдэж байсан юм? Ямар богдын үед ямар бүтээлүүд хийгдэж байсан гэсэн тийм зүйлүүд байгаа. Тэрнээс бүр урагшлуулад аваад үзэх юм бол одоо Хөхнөөрийн одоо иш балжир, сүм хам иш балжиргаа цэсгэн ирэх гэдэг зохиол байна. Тэр бол илүү нөгөө бурхан зураг, шүтэн зургийн одоо урлал тал руугаа одоо бичигдсэн тийм зохиол бол байна. Энэ монголчуудын одоо ялангуяа сүм хам биш балжирын бүтээлд ч юм уу энэ Монгол зургийн дэг ёсны тухай тодорхой зааж бичсэн байна гэсэн үг үү? Тийм, тэгэж бичсэн байна. Хараахан Монгол бол орчуулдаг байгаа юм байна. Энэ чинээс иш авсан одоо зохиолууд бол байна. Тэр иш авсан байдлыг ингээ хараад үзэхлээр ер нь одоо уран бүтээлч хүн тэр бурхан зураач хүн ямар байх хэвээр байна. Дээрээс нь энэ бурхан зурагт одоо хэрэглэгдэж байгаа энэ материалууд нь ямар материалууд байна. Онцлог нь юу вэ? Мөн одоо будгийн Монгол нэрчлүүдийг хүртэл оруулж ирсэн. Нарийн. Тэр дундаа одоо бүр онцлогтой зүйл нь гэх юм бол одоо эцэг өнгө, их өнгө, хүү өнгө, зарц өнгө тэгээд гэж ялгаж авч үзээд ямар зургийг эцэг өнгөөр зурах хэрэгтэй юм бэ гэд ингээ бүр нарийн системтэй маягтай ингэж оруулж ирсэн. Маш том одоо гарын авлага зохиол байна л да. Тэгэхээр тэр чинь нэг ёсондоо бол Монгол энэ уран бүтээлийг төөрөх тэр онлын үндсийг боловсруулж штэ тийм ээ. Яг үнэ. Тийм, онлын. Тэгэхээр Нямхүү багшаас асууя. Одоо энэ манай дүрслэл хурлын түүхэнд ялангуяа одоо Монгол уран зургийн түүхэн хөгжлийн асуудлыг орчин үеийн сургалтанд заахтаа ер нь гол төлөв эзэн төрний үеэс эхэлж байна уу? Бүр одоо эрт үеэс баг хадны зургнаас эхэлж байна тийм ээ. За ер нь бол одоо нүүдэлчдийн уран зураг буюу Монгол зураг гэж нэрийдэд байгаа. Энэ нь бол одоо манай Чүлтэн Ер нь энэ нэр томьёог хэн өгсөн? Чүлтэнбой одоо 95 онд Монголын одоо нүүдэлчдийн уран зургийг Монгол зураг гэж нэрийдэе гэж нэрлээд тэгээд
одоо Монгол зураг гэдэг нэрээр явж байгаа. Үндсэн агуулга маань нүүдэлчдийн урлаг, нүүдэлчдийн уран зураг гэсэн агуулгаар явж байгаа. Яг сургалтанд бол үндсэндээ хадны зургийн сэтгэлгээнээс л эхэлж тайлбар явдаг. За тэгээ үе үедээ Кедан уран зураг, Ил хаант, эзэнт гүрэн Ил хаант, за тэгээ 17 дугаар зуураас хойш нөгөө шүтэн урлаг гэдэг явчихж байгаа. Энэ гол нь нөгөө сэтгэлгээ, дүр төрслөл, ялангуяа нүүдэлчдийн соёлыг талаас яаж энэ уран зурагт шингэж, ямар арга техник ашиглаж, ямар технологиор явж исэн гэдэг талаас нь сургалтын дээр явдаг. Хосоор зураачаас асуухад энэ Монголын эртний урлаг, ялангуяа одоо хад чулууны урлаг тийм ээ. Энэ үеийн одоо дүрслэмж, илэрхийлэмжийн талаар бол бас судлаачид үзэхдээ ялангуяа одоо нүүдэлчдийн эртний Монгол нутаг дээр амьдарч байсан хүмүүсийн урлагийн сэтгэлгээний ертөнцийг харахад бас их өвөрмөц байх гэж бодоод байгаа би. Тийм ээ. Хадны зурган дээр тийм ээ. Тийм ээ, энэ юу буган хөшөө ч юм уу. Хадны зураг, буган хөшөө дүрслэлүүдийн тал дээр бол за бүр дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол хоорондоо их ижил төстэй байдаг штэ. Одоо бол хадны зурагнаас ингээд уран зураг, дүрслэг урлагийн хөгжил бол бас тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байгаа. Одоо Европын уран зураг, дорны уран зураг гэдэг юм уу, ийм харахад одоо ондоо харагддаг байхад тухайн үеийн одоо хадны зургууд хүрлийн үеийн дээр бол хоорондоо их ижил төстэй. Жишээлбэл Францын Алтемирийн агуун зураг байна тийм ээ. Тэр бол илүү одоо ингээ эргээ харахад Монгол зургийн дүр дүрслэлтэй юм шиг, юутай төстэй юм шиг. За энэ хойд цэнхрийн агуун хадны зургнуудыг харахад бол дээрээс нь давхралтуулаад ийцэн одоо баг орчин үеийн Монгол зургийн одоо хийсвэр дүрслэлийг тэн дээрээс олж хардаг ч байдаг юм уу. Буган чулуун хөшөөн дүрслэлүүдээс гэх юм бол илүү нөгөө бэлэгдлийн шинж чанартай, илүү том тийм байгууламж маягтай. Энэ өөрөө бас нөгөө хатан дээр дүрсэлсэн дүрслэлийн хувьд бол их одоо нарийн урах эзтэй хэдийгээр хатуу гадаргуу дээр дүрсэлж байгаа боловч энийг их тийм уран юм дүрслэлтэй байдаг л да. Ангарах сүрэн доктороос асууя. Энэ анхны төр тус хүн нүгийн үед урлагийн маш нарийн дүрслэмж илэрч байгаа. Одоо нөгөө нэг ивэртэй юм уу, эсвэл одоо нөгөө домгийн амт юм уу. Эн чинь бүр харахад бол хүн нүгийн үед гинт одоо нэг урлаг хөгжөөлж ихтэйхэн болсон биш. Бүр төгс байдлаар хийгдэж байгаа тийм ээ. За энэнийг залгаад Сиамбегийн ханы зурагч юм уу, эсвэл одоо Булган аймгийн Баяннуураас олдсон Шорон бомбогрын ханы зурагч юм уу те, энэний талаарх нарийн судалгаанууд ямар онцлогтой. Ер нь энэ нүүдэлчдийн ертөнцийн дүрслэх урлаг, ялангуяа энэ одоо уран дүрслэмжийн, уран зургийн онцлогийн тухай одоо бас судалгаануудын үр дүнгээс үзэгчдэд танилцуулах уу? За тэгээд Монголын хамгийн анхны төр тулсан нөгөө хөнөг үед гэхээр мэдээж бол энэ бол тухайн үеийн одоо бидэнд одоо байгаа археологийн олдвор бит өвүүдийг бол ингээ харж байхад бол дүр дүрсэл болоод ур хийц зүйл нь бол генет гарч ирсэн зүйл биш ээ. Энэ бол урд талд нь хүрлийн үе гэдэг. Тэгээ мэдээж тэрнээс урд байсан зүйлүүдийн улбаа бол байгаа баг. Хөгжлийн тодорхой юм шин тийм ээ. Амтны загварт урлаг гэдэг нэг нэр томьёо хүртлээд гарч ирэх хэмжээний бие даасан тийм. Тэгээ энэний нөлөөлөл бол байгаа. Тэгээд одоо энэ сүүлийн археологийн одоо ололт амжилтан дээр гарч ирсэн энэ зүйлүүдийг ингээ хараад ахангууд үнэхээр нэг юм төгс хэмжээнд бол хүртлээ бол хөгжиж ээжээ гэдэг. Тэрний дараачаар одоо гарч ирж байгаа бидэнд одоо мэдэгдээд байгаа дурсгалуудын хувьд болохоор Сиамбагийн үеийн дурсгалууд болох хүрлийн үеийн одоо хүрэл одоо эдлэл зүйлүүд бол маш их дурсгалууд байна л да.
юуны төргийн үед болоод эхлэнгүүт одоо Булган аймгийн Баяннур сумд одоо 2011 онд болсон энэ Баяннурын дурсгал бол энэ бол одоо маш том хэмжээний одоо бунханд булш 42 м-ийн урттай. Зөвхөн үүднээс ахуулаад гол бунханд ортол 42 м. 42 м урт. Гасар том газар доорх юм байгууламж болчихж байгаа. Тэрний ханан дээр нь бол одоо ингээд оршуулгын зан үйлтэй холбоотой ханын зургуудыг зурж өгсөн. Тэгэл одоо үүдвчнийхэн зураг гэхэд л 12 м урт хэмжээтэй зураг байх ч гэдэг. Тэгэхээр тэрэн дээр одоо сүүлийн үеийн хийсэн судалгааны үр дүн гэдээ хараад үзэнгүүт ерөнхийдөө 2-3 уран бүтээлч ажилласан болох нь тодорхой. Тийм үү? Тий. Үүдвчнийхэн зураг нь болохоор бол тэр нөгөө ханыг засаад суур тавьсан суур давхарга, будгийн доотон давхарга гэсэн үг л дээ. Тэгээд зурсан байдал нь бол нэлээд нарийн гүйцэтгэлтэй. Тэрнийг зурхаасаа эхлээд өмнө нь болохоор бол улаан зураасан контур тавьжгаад тэгээд сүүлд нь суурин дээр. Тэгээд сүүлд нь бол хар контураар засаад ингээд зурцсан. Маш нарийн зуралттай. Тэрнээс цааших одоо зургууд болохоор газрынхаа гадрууг засж байгаа байдал нь бол арай нэг өөр байгаа. Суур давхарга нь болохоор бол эхнийх нь одоо үүдвч нь бол 3 давхаргатай байсан бол цаашлагдсан 1 давхар 2 давхар ингээд хялбар болоод хялбар шат ирсэн байгаа. Тэгээд тэр биерний зуралт тавилт нь хүртэл арай жоохон өөр болоод ирчихэж байгаа. Тэгэхээр бол 2-3 уран бүтээлч ажилласан юм шиг байна. Мэдээж одоо энэ ханын зургийн одоо энэ дурсгалын хувьд болохоор бол их өрмөц бусад одоо газруудаас олдож байгаа яг энэ цугийн дурсгалуудаас их өрмөц болчиход байгаа. Хийгдсэн бүтээсэн байдлын хувьд болохоор цаашлах зургууд нь болохоор бол яаж зурагдсан гэхээр эхлээд хонхоолгож ирсүнхэ гаргаад тэгээд тэрэн дээр нь одоо хар зураасаар засалт хийгээд ингээд зурагдсан. Тэр бадам явгаа цэцэг гэдэг байгаа. Тэр нөгөө амтны толгой тэгээ сүм хийд эднээс бол арай жоохон өөр маягаар эхлээд ингээд зурагдсан. Ороход үүдний дээдлтэй тийм. Тэг өргөх хэсэгт байгаа зураг. Тэгэд ийм онцлогтой одоо урлагийн бүтээлүүд бол тухайн үед бол ингээд хийгдчихэж энэ бол Баяннур бол нэгэн төлөөлөл болж одоо явж байна л да. Магадгүй Баяннур нэгдснээр Төв Азийн энэ бүс нутагт бас ялангуяа Монгол газар нутаг дээр ийм урлагийн томоохон бүтээл байжээ гэдгийг нотолж байгаа юм, тийм ээ? Нэг талаасаа. Нөгөө талаасаа бас Зүүн Азийн улсууд Хойд Хятад ч юм уу Турфан, Дунхан те эднэртэй харьцуулах бас нэг боломж болж байгаагаараа манай археологийн турсгал. Тэгэхээр магадгүй өшөө олонч турсгал нээгдвэл илүү ч урлагийн бүтээлүүд гарах магадлалтай байгаа юм. Тэр хос хоёр ерөнхийдөө энэ Кятаны зураг, ханын зурагнууд байна. Олдсон. Тэгэхээр энэ миниатюрууд байна. Эднэрийн улбаа бол ер нь ижил төстэй хэлбэр ингэж үргэлжиж явж байна уу? Хэв шинж байна уу? Тийм. Надад бол зүгээр хөндлөнгийн одоо үзэгчд маань ч гэсэн адилхан харж байгаа. Яг миниатюр зурган дээрч байгаа юм уу? Эсвэл дараа жаахан хожуу Монгол зургууд нь тэр үеийн зурганы тэр хэлбэр хэв шинжийг нэлээд агуулсан юм шиг харагдаад байдаг. Тийм. Кятаны зургнуудаас харж байхад бол бас мөн адилхан бунханд ханын зургнууд Кятан дээр маш их байдаг. Тэр нь бас тухайн оршуулгынхаа зан үйлдээ холбоотой дүр дүрслэлтэй. Мөн Кятаны ан авыг дүрсэлсэн Кятан бас өөрөө их том эзэнт улс байсан. Урд хойд өмнөд ингээд энэ юугаараа бас ан авын юутай бас нүүдэлчин амьдралын ахуйтай үүнийгээ дүрсэлсэн тийм Кятаны маш олон сайхан зургнууд байдаг. Кятан зурганы хэлбэр шинжүүд бол өөр хоорондоо ер нь их төстэй байдаг. Ер нь Хятадаас өөр үү? Энэ нүүдэлчдийн зургнууд. Эсвэл ижил хэлбэрүүд байна уу? Ер нь бол яг түүхэн дээрээ Кятаны урлаг гэдэг бол энэ Хятадын урлагийг ерөөсөө суурь нь болж өгсөн юм а гэд. Маш оргил болсон хөгжсөн. Тэгээд Кятаны зураг гэдэг бол одоогоор бол классик маягтай. Тийм. Ерөөсөө нүүдэлчдийн хувьд бол тэрнээс өмнө нөгөө уугар гэж байсан. Одоо бид бүхэн нөгөө уугар гэж хар балгас гэж хар балгасын маллах судалгаагаар чинь Зураг илэрсэн үү? ханын зургууд бол илэрсэн шүү дээ. Тэгээ тэр нь бол яг нөгөө барилга байсан учраас барилга дотор ханыхаа зурагтай байсан. Сүүлийн малталгаар тийм ээ. Сүүлийн малталгаар. Тэгээ тэр хойд хэсэгт малтсан. Тэр барилга нь болохоор манекен шашны тийм барилга байсан гэдэг.
Тэр яг барилгын хөвөө гөр байсан тийм зургнуудын ийм тахны зургийн хэсгүүд олдоо. Нуралтаас үлдсэн гэсэн тийм. Түүнээс бол хэрвээ бүтэн байх юм бол бараг Дунхан шиг юм байх нь шүү дээ. Харин дээрээс маш гоё юм байх гэдэг тийм. Тэгээ тэр зураг харж байхад бол яг хөвөө одоо тийм зах хэсгийг учраас бол нөгөө цэцэг навч ингээд юм чимгэлийн маягтай зүйлүүд нь үлдсэн. Нилээ үлдсэн. Хоёр хоолой ч юм уу тий. 2008 онд ч нөгөө Монгол хятад экспедицийн нөгөө Арангай аймгийн хотон тоос олон довоос бас ханы зургийн хэсэг олдсон. Тэр чинь нөгөө бунхан цэцгийн хийт юмуд олдсон тий. Хундын хоолой тий. Тэгэхээр тийм маягаар бол уйгурчууд бас энэ зүйл бол хэрэгжилж ийж Кятаны бас энэ одоо зураачийн хосоо зураачийн маань одоо юун дээр нэмээд хэлэхэд бол маш их зургууд бол олдсон өвөр Монголын нутгаар бол Кятаны бунхан. Тэр дундаа онцлог нь юу вэ гэхээр сонгодог хэмжээнд бол хүрсэн. Тийм илүү одоо хүнийг дүрсэлж байгаа тэр дүр дүрслэл нь илүү амьлаг, байгалыг дүрсэлж байгаа нь илүү нөгөө уран зураг тал руугаа хандсан амьлаг тийм дүрсэлттэй тийм. Тэгээ энэ дурсгалууд чи одоо бүгдээрээ бараг ихэнх нь нэлээд нь археологийн дурсгалаар баяж игдэн тийм ээ. Нотлогдож байгаа. Бунханы хонглын нийт урт нь 43 м, үүдвчээс налуу хонгил маягаар доошлосоор 7.5 м гүнд уг бунхан зохицолбор байрлана. Үүдвчийн хоёр талын хан болон бунханы хананд нийтдээ 30 орчим зургийг өнг ялган зоржээ. Зургийг зурхтан үүдвчний болон бунханы шорон ханыг засч тэгшлээд адууны хомоол юм уу хоньны сэвсээр хольж зуурсан шаврыг уг ханандаа 5 см орчим зузаан түргэж усанд найруулсан шингэн шохоогоор шохойдож түүн дээрэн улаан хар хөхөнгийн шорон бутгаар бүх зургуудыг зорсон байна. Үүдвчний хоёр талын хан болон бунханы хананд нийтдээ 24 хүн, 1 цагаан бар, 1 хөх луу, эмээл хазаартай 2 морь, 1 нохой, 2 төг далбаа, 7 ширхэг саглагармуудыг тус дүрслэн зуржээ. Баян нуурын дурсгалыг харахаар ханы зургийг харахаар ерөнхийдөө маш утга агуулгатай, маш одоо нарийн зурсан. Гэхдээ тэр тан улсын үед байдаг харьцангуй адуу мал нь төстэй шүү дээ. Тий. Гэхдээ нүүдэлчдийн өөрсдөө одоо бүтээсэн урлаг гэж ингэж харж байгаа. Тэр одоо энэ юмхүү багшаас асуухад одоо Монголын дүрслэх урлагийн ялангуяа энэ Монгол зургийн хичээлүүд заагдаж байна. Монгол зургийн одоо орчин үеийн хөгжлийн асуудлыг та бүхэн одоо авч яваа учраас энэ хуучин энэ уламжлалуудыг бол нэлээд нарийн судална биз? Уялдуулж. Одоо яг үе дээр одоо жишээ нь Кятаны уран зургийн Кятаны үеийн уран зураг гэхэд яагаад сонгодог хэлбэрт орж ийнэ гэдэг нь одоо өрнөдийн уран зурагтай харьцуулах юм бол нөгөө бодит антом биш хийсвэрлэл дүрслэлээрээ тэр үеийн өрнөдийн тийм ээ. Тий. Тэр үеийн өрнөдөө. Одоо яг дунд 100 хүртэл өрнөдүүд маань нөгөө реалист яг бодит дүрсээ судалж исэн бол нүүлчдийн соёл маань болохоор сэтгэлгээний хийсвэр сэтгэлгээгээр тэрийг сонгодог хэлбэрт оруултлаа зурсан байна. Одоо зан озрын баримлыг ингээл харахад зан узар баримлууд бурхныг бүтээх энэтхэг төвдийн тэг зарчмын дагуу хийж байсан авч түүнийг бүтээлчээр баяжуулан хүний биеийн гол сайхныг бодол санааны төвлөрөл бясалгалтай урнаар холбон амьлуулсан байдаг. Түүний цутгасан бурхтын бие эрхтний харьцаа зөв бөгөөд гоол ив цэвэрхэн хөл гар нь уян налархай нүднийх нь хараа хурц сэрэглэн хөмсгөн зургаар хиймэрлэг байдаг нь уг дүрийг уламж хүнлэг амьд болгодог. Зан узрын бурхтын нүүр царай, бие бэлдраас хүч чадал, саруул ухаан, амьдралд итгэсэн итгэл гэрэлтэж байдаг. Эдгээр баримлыг хувцас зөвлтийн хамт цулаар нь цутгасан байдаг нь зан узрын урлан бүтээх чадварын нэг гайхамшигт онцлог юм аа.
шүтэн урлаг дотор бүр Монгол тэгийн хэмжээнд зөвхөн Монголд хийгдсэн гэдэг онцлог шинжээр илэрхийлж байгаатай адилхан ингээд нүүдэлж сургалтанд угаасаа бид нар нөгөө техник, аргачлал, за тэр дүр төрслөл. Тэгээ яагаад энийг хийсвэр агуулгаар илэрхийлдгийг гэдэг чиглэлийг бариад тэгээд энийг ярихын тулд нөгөө нүүдэлчдийн маань соёл, нөгөө байгальтайгаа тасан зохицож, байгалаа харагдаж тэр бодит ертөнцийг өөртөө нөгөө мах цусаараа мэдрэнэ гэдэг шиг мэдэрсэн хүмүүс энэ хийсвэрлэл гэдэг ямиг ингэж хийж ээжээ гэдэг тэр бол яг энэ үе түүхэн археологийн олдуурын уран зургуудын жишээн дээр ингэж тайлбарлаж яриад тэр агуулгын одооны орчин цагийн залуучууд маань энэ нүүдэлчтэн соёл гэдэг юм сайн ойлгож авах юм бол энэ маань эргээд бид нар бодит зурхаасаа илүү хийсвэрлэл тэр ам агуулга дүр төрслөл гэдэг юм руу та нар шилжиж сэтгэлгээнийхээ юу руу орж эхэлж байна. Тийм ээ. Бодит одоо реалистик ягаас илүү сэтгэлгээний бяра шалгаж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр одоо нөгөө төрчлөх урлагийн түүхэнд ингээд Европын төрчлөх урлагийн түүхийн нэг олон измүүд дахрууд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүлчтийн уран зураг бол анхны нөгөө хадны зураг ярьдаг шиг нөгөө буган чулуу тэгэл хүрэл зэвсэг төмөр юм ингээд яриад явхаар тэнд ерөөсөө дандаа л хийсвэр сэтгэлгээ. Тэр буган гişөө ч юм уу тий. Дандаа хийсвэр сэтгэлгээ нөгөө ам сүнс агуулга гэдэг юм дээр тулгуурлаж явж исэн маань энэ нүүдэлчдийн уран зургийн аягүй том дэвшил тийм тэр том агуулга яваад ингээд Тэгэхээр манай үзэгчд маань ч бас анзаарч байгаа. Бид бүхэн чинь одоо ер нь Монголын өөрийнхөө одоо урлаг, өөрийнхөө одоо өв соёл, өөрийнхөө одоо үндсэн юмнуудаа бол орхичод байна шүү дээ. Тэгэхээр бидний дотор манай түүхэн хөгжлийн явцад өөрөө бүтээгдсэн янз бүрийн одоо үеийн хүмүүсийн бүтээсэн энэ өв соёлууд дотроос жинхэнэ өөрийн амийн сүнс олж харж болно. Одоо тэр Европын сэтгэлгээний ялангуяа сэргэн мандлын дараа реформ хийгдэж байгаа шүү дээ, шинжилэлт. Тэр үеийн сэтгэлгээнд хийгдэж байсан хожуугийн зүйл аль эрт монголчуудын саяны ангар сүрэн докторын хэлдэг шиг Кеданы үедж тэр за тэгээд бүр Персийн миниатюр одоо чимэглэл зурган дотор анх удаа одоо тэр шашны дэгийг зөрчиж хүн зурж тийм ээ хүмүүсийг одоо дүрслэж тэр миниатюр байна, аяг шаазан дээр дүрслэгдсэн дүрслэмжүүд байна, хан хэрмэн дээр дүрслэгдсэн дүрслэмжүүд. Энэ бол бас нэлээд нөлөө үзүүлсэн. Монголын урлаг бол эзэнт гүрнийхээс хаваар бас хаяад хэлсэн байх л гэж харж байгаа юм да. Харин тэр яг тийм байсан. Яг эзэнт гүрний үед бол эзэнт гүрэн гэдэг бол өөрөө маш олон бүрэлдэхүүн улсуудыг бол нэгтгэсэн байсан. Тэгээд тэр гол төвтэй байсан одоо урлагийн юу бол зах хязгааруудаа нөлөөлөх хэмжээний асуудал. Таны саяны ярьдгаар болоод Перс зураг бол урд нь бол одоо бичгийн хэмжээнд бол байсан. Хүн дурсалж болдгоо. Бурхнаа одоо дүрслэн гэхээр бол болдгоо ингээд юм байсан. Тэгээд тэр дунд маш том шинжилэл болж өгсөн зүйл нь бол Монголын урлагийн нөлөөлөл байсан. Тэрнээс хойш бол яа харахгүй хүнийг дүрсэлдэг тэр үүлэмж нь баялаг болоод ирсэн. Тийм зүйл бол харагддаг. Монголизм байж шүү дээ одоо. Монголын нөлөө тийм ээ. Монголын их одоо хүч нөлөө бол урлагт ч одоо тэгээд тусч байна. Би бол юу гэж хардгийн гэхээр тэр эдэлж хэрглэж байгаа зүйлүүдэд их харагдаж байгаа шүү дээ. Ялангуяа одоо язгууртнуудын хэрэглээнд нөгөө торго дурдан янз бүрийн зүйлүүдэд одоо хүннүүгийн хевсний төвслэмжийг бол бас юу гэж тайлах. Тийм ээ. Тэр чинь яг өөрсдөө ойсон уу? Эсвэл одоо гаднаас авчирсан уу? Урчууд хийсэн үү?
ямар ч байсан хүннүүчүүдийн хувьд амьтны загварт урлагийн сонгодог хэлбэр бол ингээд ороод ирчихсэн байсан. Дээрээс нь одоо дүрслэх урлагийн, уран баримлын тийм ээ олон төрөл зүйлүүд ингээд салбарлаж хөгжиж чадж байсан гэдгийг л харах. Тэгээд дээрээс нь харах юм бол монголчуудын энэ дүрслэх урлаг, Монгол зургийн хөгжлийн зүйлэн саяны нэмхүү багшаа хэлдэг шиг тэр амьдарч байгаа ах уй орчинтойгоо шууд уялдаж байгаа. Тийм ээ? Амьдралын хэв маягтайгаа энэ нь одоо ах уй орчин, газар нутаг, нүүдлийн хэв маяг бүх зүйлтэйгээ ингэж уялдаж хөгжиж ирсэн юм байна гэдгийг л харж болохоор юм шиг байна. Одоо дэлхийн нийтэд нөгөө суурин соёл, нүүдэлчин соёл гэдэг хоёр том соёл хүн төрөлхтний иргэншил ингээд дийлээд байгаа. Энэ дээр хамгийн гол нь нөгөө суурин соёл маань болохоор байгалаа нөгөө сүрж амьдардаг. Усаа хаагаад голоо болдрыг өөрчилждэг шиг. Тэгтэл нүүдэлчд маань болохоор нөгөө усаа дагаж амьдардаг. Байгалаа дагаж амьдардаг болохоор тэр байгалаа зогцож шээ. Тийм зогцож амьдардаг учраас бодит зүйлийг бол маш сайн мэдэрсэн байдаг. Тэгэхээр өрнөдүүд шиг анатомиг нарийн судлах шаардлагагүй. Өөртөд нь мэдрэмжинд нь цуснд нь байгаа учраас тэрийг хийсвэрлэж дүрслэх арга замд орцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бол одоо яг орчин үеийн урлагтай ингээ харьцуулаад харахаар орчин үеийн урлаг бол аль болохоор одоо хий мах бод сүнслэг хийсвэр сэтгэлгээр ороод байгаа шүү дээ. Энэ сэтгэлгээ нь манай одоо нүүдэлчний уран зурагт бол айл ихний суурай хөгжөөд явж ирсэн л гэсэн тэр бол санаа. Тийм. Тэгэхээр Ангарах сүрэн доктороос суугаад тэр ханын зургнууд ялангуяа энэ хар хорны малтлагаас ханын зураг гарсан уу? Гарсан байгаа. Хар хорны малтлагаас 1949 онд л Киселевийн тий гараад. Тэр ханын зурагны одоо найрлага янз бүрийн одоо юу бол өөрмөц юм байна уу? Тий маш сонирхолтой зүйлүүд бол гарч ирж илээ. Ер нь бол судалгааны үр дүнгээр бол будгаа найруулахаас эхлэв юм байна шүү. Тийм технологийн хувьд ч гэх юм уу тий. Ер нь бол яг нөгөө үндэсний урлаг гээд өв гээд тэгэхээр одоо Монгол зураг гээд тэгэхээр биднээс бол соёлын өв, нэг бол археологийн дурсгал гэж хараад байна. Тий. Энэ ч л бүр яг шаардлагатай болчиход байгаа тий. Тэгэд энэ дээр сүүлийн одоо хэдэн жилийн одоо хэдэн зуун жилийн л одоо дурсгал ерөнхийдөө их байна. Тэрнээс өмнө юу байсан бэ гэдэг дурсгал нь маш цөөхөн байгаа. Тэрийг бол археологийн шинжилгээ ухаанд нөхөж явж байгаад бол маш их одоо хувь судлаач яваад бол баяртай байгаа. Яг энэ судалгааны үр дүнд бол хар хорны малтлагаас бол 1949 оны Киселевийн цогт их асар сүмийн туйрнаас ханын зургийг эсвүүд олцсон одоо Оросод байна. Дараа нь болохоор Монгол Германы экспедицийн одоо малтлагын үр дүнд бол ханын зургийг эсвүүд бол олцсон. Энэ хар хорн музейд байж байгаа. Тэгэд энэ ханын зургууд дээр одоо судалгаа хийгээд үзэхээр бол яг анхныхаараа байгаа юм байна. Зарим ханнууд бол ингээд олон дахин ингээд давхарлагдаад дахин ашиглагдчихсэн болохоор олон зургууд ингээд олон үетэй байгаад байдаг. Тэр яг анхныхаараа байгаа нь тодорхой болсон. Энэ дундаа тэр суур давхар гэдэг нь бол босод орныхоос ийм жоохон онцлог юм байна. Суур бэлдэжсэн. Шаврдаад дээр нь бэлдэжсэн тэр суур давхарга нь бол шохой болон хар тулганы одоо цагаан будгийн холцтой тийм өөрсдөө найруулсан гэсэн үг. Тийм өөрсдөө бэлдэж хийдэг. Тэрэн дээр зурагдж байгаа зургууд болохоор бол материалын хувьд бол олон төрлийн будаг хэрэглэгдэж байгаагийн одоо нэг онцлогтой будаг гэх юм бол энэ хар тулганы улбар шар гэдэг миниум гэдэг будаг байна. Энэ будаг бол Япон, Солонгос одоо энэ хятад илэрч байгаа ижил өстэй энэ зургнуудад илэрч байгаа энэ миниум будгаас юугаар өөр юм бэ гэхээр томруулаад харангууд ширхгийн хувьд өөр болчиход байгаа. Манад илэрч байгаа одоо энэ их хар хором хотод хэрэглэж ирсэн ханын зургийн будаг болохоор ширхэг нь бол ийм зөөгөн гонцгой хэлбэртэй. Бусад орных болохоор элдв талтай. Нэг ижил төстэй юм хэмжээтэй. Тэгээд зөөгөн гонцгой тэр хэлбэрээс үүдээд яг ижил төрлийн будаг байгаа боловч яагаад ийм өөр байна гэдэг. Хоёр одоо асуудал руу цаашаа гүнзгийрээд явж байгаа шиг байна. Нэг нь бол энэ материалаас үүдэлтэй, нөгөөх нь будгийг боловсруулж байгаа технологиос. Угшлаасаа бол яг энэ нөгөө хар тулганы улбар шар гэдэг будаг бол хар тулганы цагаан будгаас гаргаж авдаг л та. Ер нь бол яадаг вэ гэхээр цагаан будгийг халаахаар нөгөө түлэгдээд өнгө нь улбар шар
бүр ингээд түлээд их юм бол хар болчдөг. Ийм маяг авчиж байгаа. Гэхдээ хідэн хэмд одоо яаж өөрчлөгдөж ийн гэдгээс шалтгаалж байна. Энэ бол цаашаа судалгаан үргэлжлээд явах байх. Ямар ч тач энэ будгийн энэ онцлог нь хожим хойно одоо хүртэл үргэлжилж ирсэн, хэрэглэгдэж ирсэн гэдэг нь бол тодорхой болсон. Энэ нь бол одоо Монгол археологийн одоо юуны Монгол Улсын шинжилгээ ухааны агентийн археолог түүх археологийн хүрээлэнгийн үндэсний экспедицийн судалгааны үр дүнд одоо илэрсэн. За Хөгн хааны өвгөн хийдийн ханаас бас нэг цох хэмжээний ингээд ханы зураг бол илэрсэн ногоон дэрх. За түүний дараа бол одоо сардгийн хийдийг онцлж хэлмээр байна. Сардгийн хийдийн маллах судалгаагаар бол одоо будгийн дурсгалууд нэг илэрсэн. Тэгэд энэ дунд бас улбар шар өнгөө. Тэгэд энэ улбар найрлагдаг шүү дээ. Тэдний найрлагыг судлаад үзэнгүүд нь яг ижлэх. Өвгөн хийд, сардгийн хийд. Тэгээд хар хорин. Тэгэхээр хар хориноос уламжилж ийсэн энэ технологи өндөргээний сүүл үе хүртэл ямар ч байсан баттай хэрэглэгдэж ийсэн байна гэсэн зүйл бол ажиглагдаж байгаа. Их сонирхолтой. Тэгэхээр монголчуудын энэ уламжилд бол олон 10 жилийн дагаж явж байна шүү дээ. Хосоёр Рочаас асуу ер нь энэ Монголын дундад зууны уран зураг мэдээж Монголын одоо хаадууд дэлхийг захирч байсан учраас тэд л түүхийг захиална, тэд л бүтээлийг хийлгэн штэ. Тэгэхээр энэ зургуудын яг уран зургийнхаа онцлогийн хувьд өнгө, будаг, дүрслэмж энэ хувьд ер нь өвөрмөц ямар шинжтэй вэ? Тийм түрүү нөгөө надад бол нэг жаахан тийм нэг бууруу өнгөч юм шиг янз бүрийн тийм харагдаад байдаг. Зүгээр монголчуудын тэр шорон будаг хүмүүс ямар нэг юмтай холбоотой. Их хурц тод баг тийм ээ. Ямар үед янз янзын өнгө бол хэрэгжилж байгаа. Түрүү нөгөө нэг хятад зурагнаас ингээ улбаалаа цаашаага ингэж хөгжиж явсаар байгаад нөгөө Юаны үеийн одоо зураг руу орж ийн Монгол зураг. Юан улсын үеийн зургууд маань Кеданаасаа бас ер нь тэгээд өмнөх үеэсээ улбаалаад ингээд хөгжөө явдаг ингээд дээр нь өөр ингэсэн юмнууд. Үүний нэг юу н одоо Ховлын хааны ан гэдэг зурган дээр. Тий. Энэ дээр бол мөн адил нөгөө дүрслийн хувьд бол бодит дүрслэл те одоо нөгөө хүний дүрслэлж байд юм уу мал амтны дүрслэлж байд юм арцсангу тийм бодит дүрслэлтэй одоо тэрэн дээрээ за өнгөний хувьд бол ерөнхийдөө цагаан улаан шар гэсэн энэ одоо үндсэн өнгөнүүдэд барьсан ийм дүрслэлтэй юм зураг байдаг л та. Тэгээ Юаны үеийн зургнуудыг бол бас нөгөө хятадын уран зурагтай бас нэг ингээд харьцуулаад бас харах хэрэгтэй байдаг. Хятадын уран зураг Юаны үеийн хятадын. Тий. Харьцуулаад бас харах юм бол хятадууд бол одоо юу гэдэг байглаа илүү дүрсэлсэн ч байдаг юм уу. За хятадын нөгөө гооху зурагч байдаг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бол бас харахад бол харьцангуй ондоо өдр харагддаг. Дүрслэх урлагийн нэг том эргэлт бол магадгүй эзэнт гүрний дараа шашин орж ирсэн үеэс эхэлсэн байх гэж би боддог. Шашин ялангуяа одоо бурхны шашин орж ирэхлээр монголчууд өөрийнхөө одоо бүтээх ялангуяа энэ зураг монгол зургийг бүтээх асуудал за тэгээд өндөр гэгээний одоо дэг соёл тийм ээ энэ бүх нэг том реформ хийгээд түүнд үе болгоно л өөр өөрийн онцлогтой байх гэдэг гэж бодож байгаа. Эзэнт гүрний үед нэг өөр, эртний улсын үед нэг өөр. За тэгээд шашин орж ирсэн. 3 дугаар дэлгэрэлтийн үеэс хойш ялангуяа Автайсан хааны одоо хөрөг зураг дөрүүдээс эхлээд Эрдэнэ зуугийн ханын чимэглэл зураг эднэрт бас өвөрмөц одоо нэг шашны боловчиг өөрийнх нь тэр нөгөө хуучин дэгийг бас хадгалсан хэв шинж байх шиг байна. Харин тийм яг энэ цаг үед болохоор бол Автайсан хааны одоо зургууд бол байна. Төрөлх урлагийн музейд байгаа. За мөн одоо Өвөр Монголын Хөх хотод байгаа Майдар зуугийн зураг. Тийм Майдар зуугийн хааны зураг. Тэгээ Аржин хадны зургууд. Аржин агуун зургууд. Энэ цаг үеийн одоо гол төлөөллүүд байна л да. Тийм. Тэгэхээр энийг ингээд дүрслэлийн хувьд аваад үзэнгүүт нөгөө төрөлхөрлөлийн хувьднаас бол формын илэрхийлэл энэ болохоор яг л уламжилт нөгөө ахуйтайгаа их ойрхон байдаг. Дүрсэлж байгаа тийм энгийн бөгөөд оновчтой дүрсэлсэн байдал эднээс нь бол их мундаг тийм дүрслэлтэй.
Тэгээд тэр одоо зан үйл тухайн үеийн одоо байдлыг ингээ харуулсан байдал эднээс нь бол сэдвийн хувьд агуулгын хувьд ч гэсэн их өргөн хүрээний байна л та тийм. Нарийн дэг байна уу? Ер нь дэг гэхээс илүү энэ дэр сэтгэлгээ явуудах юм бас лөө. Одоо жишээ нь өнгөн дээр сая хосоо ингээд ярьж байна тий. Өнгөн дээр ангаргийн дурдсан зургууд дээр ингээ харахад өнгө дүрслэл нь одоо адилхан шүтэн урлагийн үеийн шүтэний зураг зурж яхад хятад өнгө одоо Солонгос, Япон өнгө өөр. Тэгэхдээ нүүдчтэй харьцуулахад тийм ээ. Тий, ер нь бол Азийн уран зургуудтай харьцуулахад Төв Азийн буюу одоо манай монголчуудын гэж ярих нүүдэлчдийн маань уран зураг дээр нэг өнгөний ялгаа одоо тэр их сонин санагдаад. тэр нэг соёлын газар нутгийн байгаль орчин өөрийн энэ амьдралын хэв маягаас шалтгаалж өнгөний таашаал гэдэг юм хүнд одоо суудсан байдаг юм байна л да. Тэгвэл хятадууд үндэстний одоо улаан өнгө гэж бодоход тэднүүдийн нөгөө таашаадаг улаан өнгө нь Монгол улаанаас өөр байх чинь. Тийм бах тийм ээ. Тэгвэл Монгол манайш одоо тийм гал улаан бол байхгүй үстэй. Тий, хятад бол их яанд бол одоо хүүтэн улаан харагддаг. Монгол бол илүү гэрэлтэй дулаан улаан ашигладаг. манай тэнгэр ч юм уу. Тий. Яг үнэхээр тэр сэтгэлгээ маань нэг уран зурагтай маш их шингэж явдаг. Яг тэрэн шиг одоо Автасан хааны тэр зураг хөрөг зураг мөрөх юм бол энэ Монгол өнгө нэртдэг. Хоёрдугаарт нь нөгөө дүр дүрслэл. Дүр дүрслэл дээр одоо тэг гэж ярихлаар одоо яг ч тэг биш тийм үү. Донж хэлбэр тэр дүр дүрслэл нь өөрөө тэр Монголын сэтгэлгээ үнэртдэг дээ бас сонин байдаг. Одоо энэ дээр жишээ нь ярихад сургалтанд манай Монгол зургийн сургалтын дээр одоо Бразил оюутан, Япон оюутан, Швейцар оюутан ирж Монгол зураг сурыг гэж суралцж байгаа юм. Тэгээд тэд нар Монгол тэр өнгийг гаргаж чадж байна уу? Харин тийм. Одоо энэ дээр нэг юм сонирхолтой асуудал гарч байгаа байхгүй. Бразил оюутан маань Монгол зургийг 3-4 жил сураад яг арга техник нөгөө сэтгэлгээ заагаад ингээд сурахаар нөгөө оюутан маань Бразилийнхаа нөгөө тамхины тариаланга зурж байгаа юм. Тэгэнгუთ тэрний нөгөө илэрхийлж байгаа өнгө дүрс энэ яг Бразил зураг шиг. Тэгмөтлөө адилхан техникээр зурчиж байгаа. Монгол зургийн хүндээ шингэчдэг юм шиг байгаа тийм ээ тэр. 6 онд сурсан Бразил шүү дээ мөн тий. Тэгэхээр чин тэр хүнээс Бразил зургийн нэг Бразил хүний өнгө харагдаад дүрслэл харагдаад. Японых бас адилхан. Яаж зурсан Япон дүртэй хүн. Одоо жишээ нь Монгол хүн яаж суудیں гэдгийг Япон хүн мэдэхгүй. Тэгэхээр Монгол хүн дээлтэй хүн зураад байгаа мөртлөө Япон суулт хийждэг. Тэгэхээр Япон харагдаад байдаг ч юм. Ингээд сэтгэлгээний нэг тийм нэг нарийн тийм наадсан бол онцгой өвөрмөс шинж юм шиг байгаа. Тэр бүр ийм юм харагдаад байдаг байхгүй юу? Одоо Улаанбаатарт төрж өссөн хүүхэд хөдөө өссөн хүүхэд хоёрыг бол зурсан мориор нь л харж байгаа. Зураачиг. Яг хөдөөний унган хүүхэд бол морийг шал өөр хардаг. Тийм ээ? Чи нөгөө амин амин мэдж байгаа учраас яг тийм л байна л да. Яг тэр агуулга дүрслэгүрлагт маш чухал байдаг. Тийм. Тэр илэрхийлэл. Тэгэхээр энэ Монгол зураг дээр бүр илүү их илэрдэг юм шиг байгаа тийм ээ. Монголын одоо нөгөө тэгэхээр Монгол зураг үнэхээр тэр ахуйгаас ургаж гардаг гэдэг нь л бүр харагдаж явах шиг байгаа. Тийм. Орон зай бас энэ Монгол зураг дээр их онцлог шүү дээ тийм ээ. Орон зайгаас талаас нь бас орон зай бол их тийм их том орон зайг нэг дор багтаана. Гэхдээ яг энэ олон дүрслэл том орон зайг бас мөн адил энэ өмнөд зүгийн хятадын юун дээр Японых ч гэдэм үү энэ дээр мөн адил байгаа. Гэхдээ Монгол зургийн бас нэг онцлог нь болохоор одоо дээрээс харсан байдалтай ч гэдэг юм уу үүн дээрээ бас нөгөө байгаль цагуурын маш олон нөгөө юуг аран шинг харуулсан те нэг талд нь бороо орж яадаг, аян цогч яадаг ч юм уу. За тэгээд энэ дотор ахуйн одоо заншлын одоо талын одоо за нөгөө нүүд сууж байгаа за шарвын нөгөө үс гаргах баяр дээр намар гэ зургнууд дээр бол маш олон ёс заншлын агуулгатай зүйлсийг нэг дор дүрсэлсэн байгалийн одоо хувирал энэ юг мөн дүрсэлсэн юм байдаг. Энэгүүгээрээ нөгөө урд зүгийн бас тэр шувууны нисгэн дөрөөс харсан гэж ярьдаг штеп. Энэ дүрслэлтэй зургнуудаасаа бас ялгарч байгаа нэг тал нь бас нэг байдаг. Мөн энэ дээр бол яг бодит дүрслэлийг одоо юу яагаад орхиод илүү нөгөө чөлөөт
дүрслэлтэй. Энэ чөлөөт дүрслэл нь өөрөө бас нөгөө үзэж байгаа хүндээ бас илүү сонирхолтой байх. Энэ дотор бас сонирхол гэдэг нэг юм яваад байдаг тийм ээ. Яг ингээ хүнийг хүн шиг зурчвал ямархуу сонирхолтой байх уу? Одоо ер нь яг энэ фото зураг айхтар хөгжснөөс хойш яг тэгж боддоор дүрслээд байх шаардлагачгүй болж ах шиг байна шүү дээ тийм ээ. Илүү нөгөө сэтгэлгээгээ хүмүүс барьж авдаг болж байна. Энэ нь буцаад нөгөө хадны зурган дээр дүрслэгдэж байгаа нөгөө гинэн дүрслэлүүд гэж хэлэх юм уу? Энэ дүрслэл рүүгээ одоо урлаг өөрөө бас ингээд ороод байна л та. Тэгээ орон зайны хувьд болохоор одоо Монгол уран зураг маань нэг маш хийсвэр сэтгэлгээнд явж байгаа. Энийг юу гэхээр одоо зарим судлаач нар одоо шарууга Монголын нэг өдрийг бол нөгөө сая шууны өндөрлөгөөс харсан гэж яаж байгаа. Тэр талбай дээр бол өдрөгөө нийслэл хүрээ ч юм уу тийм. Тийм орон зай гаргацсан харагдахад тийм боловч агуулгын хувьд бол орон зай хязгааргүй болчдөг. Ялангуяа одоо нөгөө Жангар гэсэр гээл манай ардын ам зохиол туйлсууд байна шүү дээ. Энэ туйлсууд дотор орон зай сэтгэлгээ маш хийсвэрээр явдаг. Нөгөө 3 настай жангарч нь юу хийгээд яваад иддэг гэл ингээд тэгтэл тэр олон зуун жил ам дамжиж ирсэн тэр нүүлцтэй сэтгэлгээ маань төршлөхөрлөгтэй орон зайн шийдэл дээр ороод ирдэг. Тэгэхээр бүр огторгуун сэтгэлгээтэй хүртэл зөвлөж ярьж болно тэр орон зайг. Тэгэхээр чи ертөнцийг л бодчих. Тий, ер нь бол хэлбэрэж байгаа шүү дээ. Тий, ер нь бол монголчууд энийг онцлогоо нэг тийм задгай сэтгэлгээтэй байдаг. Тэр сэтгэлгээ нь бүх соёлдоо шингэждэг. За тэгвэл шарвын Монголын нэг өдрийг одоо хүн болгоо мэддэг тий. Тэр зурган дээр ингээл жишээ нь харахад маш олон үйл явдал зурж байгаа мөртлөө тэр зургийн агуулга ерөөсөө хүн өхөд төрөөд хүртлэх юу. Хүний амьдралын бүх процессыг тэр том агуулгыг нэг форматн дээр тавиад хийнэ гэдэг чинь сэтгэлгээний хувьд бол бүр хязгааргүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр сэтгэлгээ хязгааргүй байна гэдэг чинь дүрслэхүүр бүтээлийн маань орон зай бүр хязгааргүй. Яаж сэтгэж чадж гэнэ үү тэр уран бүтээлч тэр хэмжээгээр хийх боломжтой байна гэдэг. Нөгөө хадны зурган дээр байдаг яг өнөөдөр тийм агнаад ингээд тэгээд гисэн нөгөө нэг юу маягийн өөрийнхөө өгүүлэмж маягийн юмнууд байж штэ. Хадны зурган дээр бүх юм байгаа штэ. Амд явж байгаа. Яг энэ өгүүлэмжүүд Монгол зургийн шарвын зургнууд дээр байгаа гэдэг. Ёстой нөгөө айлаар хисээд нэг явж яадаг тийм хүмүүс байдаг штэ. За тэр тэгжээлээ, тэр эсхийгээ хийж гин. Өө тэнцээ хүүхд төржээлээ гэд ингээд нэг тийм хүүрэнсэн маягийн тийм дүрслэл байгаа. Энэ бол өвөрмөц хэрвээ Монголын одоо урлагийг Монгол одоо энэ дүрслэх урлагийн хөгжлийн зэндааг бид нэр олон улсад бүс нутагт гаргаж тавья гэж байгаа бол яг энэ зүйлээ бол илүү ойлгож гаргаж тавих ёстой юм шиг харагдаад байгаа. Сая хангараг сүрэн докторч хэлж байна тэр будаг найруулгаас эхлээл өөрийн гэсэн өвөрмөц давтагдашгүй өөр газар байхгүй ийм өвөрмөц хөгж энэ чинь тодорхой хөгжил байна тийм ээ. Тодорхой өөрийнх нь одоо сэтгэлгээний төвшин харагдаж байна. Бүтээлийнх нь туйрвал зүг харагдаж байна. Тэгэхээр үүний хамгийн сонгодог жишээ бол өндөр гэгээ. Тэгэхээр өндөр гэгээний одоо бас танка олон одоо бүтээлүүд байгаа. Энэ өвөрмөц одоо класс гэх юм уу энэ сонгодог одоо дүрслэл урлагийн одоо хөгжлийг төлөөлж байгаа хүний тухай энэ хүний бүтээлийн тухай бас ярихгүй ажиллахгүй. Тий, өндөргээний бас хэдэн танкаж бий тийм байгаа тий нөгөө ханд шам сатны хөрөг өөрийн хөрөг гэл мундаг бүтээлүүд бол байна. Тэрийг ингээ харахлаа Монгол зургийн юу юм шиг харагдаад байдаг бас. Тий, илүү нөгөө бурханчлалж одоо тэгэж зурсан байл л дээ. Энэ одоо даавн дээр зурсан одоо энэ зургууд соёлын өвөөс гадна энэ өндөргээний нэрийг дэлхийд гаргасан зүйл нь өөрөө уран баримлын одоо зүйлүүд бол бүтээлүүд бол байдаг. Энэ сонгодог тэг болж байдаг өөрөө сонгодог. Тэр Европт бол Ренессансын үе гэдэг өндөр сэргэн модалтын үе одоо тэнд мандж байхад энд ч гэсэн адилхан сэргэн модалт урлагийн төвшөнд бол сэргэн модалт бас байсан гэдэг л томоохон жишээ болоо явж байна. За мөн тэгэл энэ өндөргээний бүтээлтэй холбоотой энэ судалгаа бол одоогоор бол яг энэ зургийн хувьд бол харах судалгаанууд бол хийгдэг үе явж байна. Цаашид бол хийгдээд ирэх бол илүү олон шинэ зүйлүүд бол мэдэгдээд ирэх байна. Тэрний дараа гарч ирсэн өндөргээний нэг хөрөг байгаа. Тэр бол агуан шаруу гэдэг зураачийн хөрөг байна. За тэр хөрөг бол үнэхээр мундаг хөрөг байна. Юугаараа мундаг гэж байгаа гэхээр шүтэн бурханчилж зурсан хэрнээ илүү бодит хүн байсан шүү гэдэг одоо
уран зураг тал руугаа гэх үү. Ухаандаа ингээд та бүхэн одоо ингээд хараарай. Өндөргөөний хөргүүдийг, бусад хөргүүдийг харангууд яг урагшаага ингээд хүүхэн хараа яг урагшаага ингээд хардсан байдаг. Тэр Афган шарвын өндөргөөний одоо хөргөн дээр болохоор бол өндөргөө яг урагшаага харсуусан ирнэ жоохон хилтгий хажуу жишээ хараад Тэ жоохон ингэсэн байд. тэгээ жоохон инээмсгэлсэн байдаг. Энэ өгүүлэмж чинь өөрөө энэ уран бүтээлчийн чансаа дээрээс нь энэ саагуураад ийм амьлаг бүтээл гэдэг зүйлийг бол харуулад байна л да. Тэгээ иймэрхүү сор бүтээлүүд бол ингээд цаг үеийнхаа төршид ингээд бүтээгдээд явж ээжээ. Жикон дээр нууц инээмсэг гэдэг шиг. Тий. Тэр хувьд болохоор Одоо яг манад бол яг энэ уран зургийн нөгөө сурталчлага одоо таниулах, тэр юм одоо дутуу байгаа. харьцангуй дутуу Дутмаг байгаа болохоос ш дэмжлэг дутуу байгаа учраас нөгөө нийтэд тарахгүй л байна л та. Манай энэ нэвтрүүлгийн бас нэг гол зорилго маань бол ер нь бид нэр Монгол одоо энэ 2000 жилийн туршид бүтээгдсэн нүүдэлчдийн түүхэнд хувцас хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, дуу хуур, тийм ээ, дээрээс нь одоо энэ урлаг, уран бүтээлүүд энэ бүх олон салбарууд ямар их чухал юм бэ гэдгийг л түүхчилж харуулах зориулаад байгаа. Эмэгтэй хүний уран гоо бие цогцос. Үнэлэг ариун нандин сэтгэлийг магтсан 21 дарихийг зам газар бүтээжээ. Эдгэрийг харахад цөм ижил юм шиг боловч дүрийнхээ агуулгаас шалтгаалan өөр юм аа. Ногоон дарих. Хүний хүсэл эрмэлзэл, үйлсийн биелийн бэлэгдэл, үйлсийн тэнгэр ногоон дарих. Зан озрын гамдашгүй гайхамшигт бүтээлүүдийн сорн болсон ногоон дарих. Амьдралын сайн сайхныг мэдэрч түүний утга учирыг ойлгон ухаарсандаа сэтгэл хангалуун налгар сууга аз жаргал төгс энэхүү залуу ихийг харсан хүн өөрийн ирэхгүй татагдж түүний үзэсгэлэн гоог бишрэг сэтгэлд автагддаг. Өндөр гэгэнийг бол сүүлд тэр Оросын эрдэмтэн Сүрэн хаан Сертипаваас судлаж бичсэн байна л да. Өндөр гэгэний хийц загвар гэдэг ном. Зан узар стил гэж. Тэн дээр бол хэлж байгаа. Яагаад өндөр гэгийн ийм классик юм бэ гэвэл Монголын нүүдэлчдийн ертөнцид байгаа хамгийн одоо зөв хэмнэлттэй зүйлүүдээ тэр зүйлүүдийг бол урлагт тусгаж чадсан гэж. Жишээлбэл одоо Бурхны суурьны бад. Энэ бад бол хамгийн зөв хэмнэл бол самрын боргоц. Тэр зүйлийг л урлагт одоо авчирч ингэж нийлүүлж чадсан. Ингээд өөрийн одоо дэгээ бий болгож чадсан. Бүгдийг нийлүүлсэн гэхээсээ илүү энийг ашиглаж одоо харж чадсан. Өөрөөр хэлбэл байгальтайгаа өөрийнхөө амьдралын орчинтой тийм ээ амьдралын одоо хэмнэл дотор байгаа бүх зүйлийг бол уялдуулж чадсанараа л өндөр гэгээн бас их өргөц юм а гэж дүгнсэн байлээ. Тэгэхээр өндөр гэгээн бол хөөмөл урлалын одоо том төлөөлөл, керамик буюу шавар урлалын том төлөөлөл, уран барилгын том төлөөлөл, зураасан зургийн одоо том төлөөлөл, ер нь шашин дээр форум хийсэн. Тэгэхээр бид бүгдэд байгаа Микеланжело бол өөрөө байж байгаа. Тийм ээ. Одоо ногоон дарихыг хараад Азийн ямар ч улс орнуудад би бол ийм нарийн тэг хэмжээс одоо өндөртэй бүтээл бол төрсөн бүтээл ховор гэж л ойлгоод байгаа шүү дээ. 20 дугаар зууны ихэнх үед шарв юм уу, лодой лам юм уу, жүгдэр юм уу ингээд энэ хүмүүсийн бүтээлүүд бол бас нэлээд судлагдсан уу? Ер нь бол одоо шарвын уран зургаас эхлээл судалж байгаа одоо мастер хамгаалж байгаа залуучууд бол байна уу? Яг нарийн деталуудыг үзээд. Деталь яг дүр төрслөл, ер нь бол дүрслэл чиглэлээр тэр арга чиглэлээр нь бол залуучууд нэлээд сонирхож байгаа. Ер нь бол яг тодорхой нэг бүтээл бариад хийх юм ч гэсэн илүү зэгцтэй байдаг учраас тэр чиглэлээр ордог. Одоо цагаан жамбын бүтээлүүд дээр ажиллаж байна. Шарвгуу дээр бол их олон хүмүүс ажиллаж байгаа та. Их мэтлэн тэгээд яг хоо тухайн үед бол нөгөө шүтэн урлаг, шашны урлаг хөгжиж явах үед бол шарвгуу нэг онцлог нөгөө ажиглал руу иргэн татаж оролцуулж шинжилгээр хийсэн. Тэгээд бүр нөгөө
одоо юу гэдэг постэр хийж эхэлсэн тий. За плакат зурж эхэлсэн гэсэн чинь тухайн цаг үедээ бол яг л хувьсгалдаа цаг үедээ тохироод шинэлэг юм хийжсэн. Тэгээд 20 дугаар зууны туршид Европын урлаг, дэлхийн урлаг бол Монголд маш их хүчтэй орж ирсэн. 40-од оноос хойш. Одоо магадгүй гаваагүй хамгийн анх төгсөгч нь байх тэгээд ингээд орж. Энэ үед бас уран Монгол зургийн энэ юу ер нь ямар шохон байдалтай байсан. Николай Рерих ирсэн байдаг шүү дээ тий. Николай Рерих хурж ирээд одоо Зануцрын музейд нөгөө хадгалагдж байгаа Рерихийн нэг зураг байна шүү дээ тий. Нөгөө Баатарын Улаан жамсан бас нөгөө шүтэн зурагтаа Улаанбаатар тий. Шүтэн зурагтаа нөгөө юугаа нөгөө танка зургийн тэр юуг холбоцсон. За цаашаага нэг тэрэн дээр бол тэнгэрээ маш их том аваад газрыг бол их доогуур жижигхэн авсан. Тэгээ бас нөгөө уран зургийн нөгөө байгалийн дүрслэлтэй юм шиг мөртлөө яалтачгүй нэг тийм танка одоо Монгол юм шиг ингэж харагддаг. Шарвуугаар уран зураг одоо нэг аж байдлын нөгөө айргийн үрс гарч байна. Тэгээд Монголын нэг өдөр гэдэг ингээд зургуудтай харьцуулахаар шарвуугийн сүүлийн тэр хувьсгалын дараах үеийн зургууд бол график уран зураг руу орцсон. График төрөл рүү дүрслэгдээд ингээд явчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө нийгмийн үзэл сурталын юмнууд их шингээд байгальтайгаа уялддаг гэдэг шиг яг тэр үед энэ Монголын нөгөө дүрслэх урлагийн нэг уламж сэтгэлгээ нэг хэсэг ер нь бол хаагдсан байсан байлээ. Тэгээд ер нь бол 30-аад оны эсвэл 40-аад оны ихээр эргэж сэргэж дахиж сэргэж. Тий, одоо ер нь бол чултамгой бол нэлээд том үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайн үед олон хүмүүсийг бас нөгөө сургуульд явуулж исэн юм байлээ. Тэгээ өөрөө ч гэсэн одоо нөгөө Монгол зураг, Монголын уламжлалт зураг гэдэг ямиг өөрөө судалж ирсэн учраас тэр өөрөө тосон будгаар гийн техникээр өөрөө хүртэл Монгол зургийн дүрслэлээ зурж байсан. Одоо тэр өөрөө гэдэг нэг зураг байдаг шүү дээ. Тий. Хурамчдын тэнгэр. Хурамчдын тэнгэр. Уламжлалт маягийн тий. Тэр чинь уламжлалт нөгөө дүрслэлийг дүрсэлж эхэлж исэн л үү. Өөрөө тэрийг сайн ойлгож шүү дээ. Энэ дунд чинь нэг юу болоод байгаа шүү дээ. Үзэл санааны нөгөө нэг юм яваад байдаг. Монгол зургийг нөгөө танка зургийг нөгөө шашны одоо нөгөө феодлын үеийн тийм юм гэсэн юм үзэл сурталчилгын доор нөгөө Монгол зургийг чинь дарах гэсэн тийм ээ. Тий хаацсан. Тэгээд энэнийг нөгөө нэг сөргүүлээд нөгөө хиний ураа гэж зураг чинь нөгөө Монгол зургийн нөгөө нэг элементүүдийг ашиглаж нөгөө гал, уул, ус, үүл гэдэг ч юм уу тэрийг ашиглаад бас нөгөө харьцангуй симметрик маягтай тэгж бүтээгдэж байгаа. 1990-ад оноос хойш бол харин ирчвтээс сэргсэн байна. Тий. 20 дугаар зууны дунд үед би бас нэг юм нөхөд юу яагаад хэлвэл энэ 20 дугаар зууны үеийн одоо дунд үеэс хойш уран бүтээлчдийн Монгол зургийн одоо уран бүтээлчдийн нэг онцлог нь болохоор бол шинжлэх ухааны технологи барууны орны нөлөөлөл одоо жишээлбэл гэрэл зураг мураг гэдэг ингээд фото зураг ингээд орж ирсэнтэй холбоотой төр дүрслэлийн хувьд илүү нэг бодит тал руугаа дүрслэгдэх юмуд маш их болоод ирсэн. Ухаандаа ингээл гэрэл сүдэр хийх, нэг богдын зураг, тэгээд богдын хатны хөрг мөрг гэхээр л хувцсны нуглаа хийгээд хажууд нь гэрэл сүдэр хийгээд тэгсээр нь хавтгаа. Тэгсээр нь гэрэл сүдэр хийгээ бодит болох гээд ингээд тийм реалист маягийн Лений хөрг байна. Тэгээд ядам сургуугаа нэг зургууд тэгэхээр зураасаар контроор зурж байгаа юм, хавтгаа таглалтаа хийж байгаа юм. Гэхдээ харахад илүү бодит ингээд маягтай ингээд зурагдаад. Ийм тодорхой үед бие биендээ нөлөөлж исэн юм гэмээр. Нөлөөлж ирснээс гадна бас нөгөө юм үзэл сурталын доороос Монгол зургийн нуугаад ингээд явах тийм ээ. Тийм мандах юм шүү дээ нэрээ. Яг тэр юугаар хийсэн. Шарвын. Тий. Тэгсээр нэг сонь зүйл одоо давуу хугаан зураг мөргөн дээр бол ингээд нөгөө бурхан зурганд чинь голдоо нөгөө бурхнаа маш томоор аваад эргэн тойрон одоо дагуулууд зүйл юм бол жижигээр авдаг. Харихад бол харьцааны хувьд бол нэг том хүн хажууд нь жижигхэн хүн гэдэг ийм харьцаатай зурагддаг. Тэгтэл даваа хугаа эднэс бол яг тэр уламжлалыг аваад мантахаас хатнаг морьтой явж байгаа зураг мөргөн их томоор ингэж авангуудаа эргэн тойрны үйл явдал нэг жижигхэн ингэж зурцсан байх шээ. Тэр шинжийг. Тэгэхээр яг энэ агуул ер нь зурагдах тийм юу онцлогоо бол аваад тэгсээр нэ орчин цаг үетэй холбоотой сэдвийн хувьд бол бүтээн байгуулалт гэдэг ингээд сэдв ингээд хийгээд явж байна. Бас л манай ухаан л да. Бусад бүхэн салбарт юм байгаа шүү дээ. Утга зохиолд чи яаж авч үлдэх үү? Тэ? Хэдийгээр одоо социализм үзэл сурталын том нөлөө байсан ч гэсэн. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ ярилцж байгаа мэдээж Монголын дүрслэх урлагийн түүхийг тэр дундаа Монгол зургийн түүхийг бол нэг цагт багтаахгүй. Асар баялаг. Монгол нутагт байгаа эртний
хад чулууны бичээсээс эхлээд эртний төр тулсуудын үед үлдээсэн хан туурганы зураг, булш мөнхний зурагнууд, Монголын эзэн төрний үеийн тэр савгүй хол нөлөөсөн нөлөөллүүд, за тэгээд Монголын бурхан шашин Монгол төгжгтөө зэрэгцээд хөгжүүлсэн олон сайхан одоо уран бүтээлүүд 20 дугаар зууны энэ үзэл сурталын хан хэрмэн дотор ч гэсэн Монгол зургийнхаа одоо дэг ёсыг алдахгүй таслахгүй авч үлдээсэн. Тэгээд 90 оны дахин одоо Монголын сэргэлттэй холбоотой урлагийн одоо цоо шин үе эхэлж байгаа ийм үе явж байна. Тэгэхээр Монголын түүхэнд, Монголын дүрслэх урлагийн түүхэнд бол Монгол зураг бас нэг өөрийн гэсэн чиг шугамтай энэ олон мянган жилийг хамгийн багадаа одоо 3-4 мянган жилийг туулаж нүүдэлчдийн ертөнцийн дэх сэтгэлгээний урлаг, бодит урлаг, уран бүтээлийн одоо тасралтгүй шинжийг бол агуулж иржээ гэж харж байна. Ингээд эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас хамтран бэлтгэдэг Монголын түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.